гэдэг ш. Чамд Дараагийн одоо шууд дараагийн 7 хоног. Өнөөдөр жоохон хэцүү болоод шүү дээ. Тэгээд сайн ойлгохгүй. Хүнддүү Энд байж ягаад энэ тоо болсон чинь тоо. хүнддүү байж болно. Гэхдээ чи их том юм хийж байгаа юм байхгүй юу? Одоо хоёул энийг график байгуулах юм. Ийм тэнцүү юм. Ийх тэнцүү тэггүй. Ийх тэнцүү тэг. Энийг цаана юу гэж ойлгох юм гэхээр ийх чинь сурагч шүү дээ. Сурагч байхгүй байх юм бол тэр сургууль байхгүй чинь тэнд сурагчгүй сургууль багш ажиллахгүй нэ шүү дээ. Тийм ээ? Нийсэг чам хэдэн биш ахгүй гэлэн бодож ингэсэн гэж өөрсдөлтөд шүү. Чи сургуульчаас шалтгаалж багшийн тоо өөрчлөлтөд аваад. Тий. Тийм аа. Сургуулиуд олон багштай байдаг. Би өнийгөө танихаар олон багш байна. Тэгэл энийг чинь график болгоод байгаа байхгүй тэр одоо дараагийн юун дээр та багш чинь ингээд зөндөө ямар нэгэн тоотой график өгөөл юм. Тэгэхээр тэрийг чи юу гэж ойлгох юм гэхээр энэний цаана нэг юм байгаа юм биш үү. Бүр адаглаад одоо ээж чинь салаад хийх юм бол юу гэдгийг давсын 2 харьцаатай хийх юм бол тосын 1 харьцаатай хийдэг ч юм уу. Элсэн чихрийн 3 харьцаатай хийдэг ч юм уу гэх мэт ингээд бүх юм энэ дээр байдаг шиг. Одоо энэ график одоо орлуулахгүйгээр байгуул юм. Тэгэхээр энд сурагчийн тоо. Чи дараагийн долоо багших хийх юмыг ингэж л ойлгоно. Энэ багшийн тоо. Ийгс ийгэргэлгээд баахан бодоод байна. Тэр юу юм бэ гэдгийг одоо чи өнөөдөр үзчихлээ шүү дээ. Ашиг биш харцаг зачил цаашаа биш. Тэгэхээр энд одоо чинь энд 20 сурагч байх юм бол 20 сурагчуд багш хэд байх юм? Тэгэхээр 0.5-ыг заах 21-ийн ч баг хялбар юм уу дөө тийм ээ. Энийг үржих нь 20 сурагч. Тэгвэл хэдэн багш байх гэдэг юм? Энд 1 багш байх гэдэг. Графика байгуулъя. Одоо энэ жишээн дээр явуулж байгаа чинь чамд нэг ойлгомжгүй байхгүй дээ. Ойлгомжтой байгаа одоо. 40 сурагчтай болоё. Нэг шинэ сургууль байгуулагдаад одоо эсэлт нь энэ мундаг сургууль байгаад 40 сурагчтай болоё. Сургууль хэдэн багштай болно? 2 багштай болно. Тийм ээ? Ингээ 2 багштай. Тэгэхээр багш нар шулуун гэсэн чинь X нь өсөөл Y нь өсөөл гэдэг. Чухам хэд дахин өсөхийг энэ тоол захирч хэлж өгдөг. Энэ бол 2 дахин өсөж байхад тоо ингээд өөртөө одоо тэгэл хэрвээ дөөч одоо дахиад нэг анги нэмье. 60 сурагчтай боллоо. Ингээд тэгэхээр энийг ширхэгчлээ ингээд байгуулад авах нь шаардлага байдаггүй. Эн чинь нэгэн чулуу юм чинь 2 цаг тэмдэглэсэн бол ингээ явчихдаг. Ингээд одоо хэдэн ч хүүхэд байж болно шүү дээ. Одоо ингээд цаашаа. За зинчиг тэнцлээ. Тий. Ингээд ингэж хандаар авахгүй л дондосдаг ба. Хүүхдийн танамж гэсэн чинь. Ийм чимс. Чигээр хамтдаа 40 хүүхэд хойш. Би танад ажиллагээд 6 багш. Би танад ажиллаа танаа сургууль их таатай юм гэж 6 багш хүрээд ирлээ. Тэгвэл 6 багш ирсэн бол энэ сургууль хүүхдээ хэд хүргэж нөгөө салин мөнгө төсөв нь стандарт байх вэ? Ингээд энийг олоод байна. 60 80 120 сурагчтай байж энэ сургууль 6 багшийг за та нарыг ажилд авъя гэж ярих юм шүү дээ.
Цэлгийг өгч чадахгүй ш. Хүүхдийн контрол оруулсан. Хүүхэд байхгүй нь цалин дутчихна. Ингээд энэ улсын төсөвчийн өрөөсөө дандаа энэ харьцан дээр явж байдаг. Жилд дунджаар одоо Америкээр ярих юм бол Америкээс гаднаас ирж байгаа гадны хүмүүс нь хэд байх вэ? Тэгвэл Америкт одоо хэдийг дааж ажиллах ёстой ингээд бүх юм эндээс ороод